худал мэдээлэл тарах гэдэг эрүүгийн хуулийн зүйл заалтан дотор тайлбар орж байгаа. Ямар тайлбар орж байгаа вэ гэхээр худал мэдээлэл тарах гэдэг зүйл заалтан дотор хуулийн этгээд гэдэг нэр томьёо байгаа юм. Энэ хуулийн этгээд гэдэг нэр томьёог дагаад сүүлийн үед юу болсон бэ гэхээр төрийн байгууллага бид хуулийн этгээд учраас бас нэр төрөө хамгаалуулна гэдэг үг яриад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд аливаа төрийн байгууллагыг ингээд шүүмжлэхээр нэр төр талдлаа худал мэдээлэл тараалаа гэдэг байдлаар гомдол санал гаргаад хуулийн хүчний байгууллагууд ийм шалгалт хийгээд байгаа. Тэгээд энэ дээр ямар тайлбар хийж байгаа вэ гэхээр эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдэг зүйл заалтанд хэрэгжилж байгаа хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй гэж тайлбар бичиж байгаа. Та бүхэн саяхан одоо болоод үг нь одоо хуучраагүй байх шиг байна. Шинэ хууль зүйн сайд нэг үг өнгөрсөн 7 хоногийн алдад хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн өндөр албан тушаалтантай холбоотой худал мэдээлэл тараасан учраас гэд нэр бүхий сэтгүүлчдийг барьж хорьсон тухай ярьсан. Тэгээ сэтгүүлчд биш юм шиг байлаа. Гэхдээ эрүүгийн хуулийг ашиглахдаа албан тушаалтан төрийн байгууллагын нэр төрийг хамгаалах ёстой юм шиг үг хэлсэн байлаа. Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль бол иргэний нэр төр алдруудыг хамгаалах зориулагдсан болохоос биш төрийн нэр төр алдруудыг хамгаалах ерөөсөө зориулагдаагүй. Тэгээ ийм эрүүгийн хуулийн тодорхой бос байгаа нэр томьёонуудыг тайлбарлаж авахгүй бол албан тушаалтнууд өөрсдөө ашиглаад одоо эрүүгийн хуулийн халахвалчин дор иргэнээс шүүмжлэгдэх хилцүүлэгт өртөх хардагдах одоо тэр эрхийг нь хулгайлах шинжтэй болж эхэлжээ. Мөн нөгөөдөөр яг энэ хуулийн зүйл залтаар найруулгын шинжтэй бас нэг засвар хийж байгаа. Тэрний юу вэ гэхээр нийгэмд аюултай гэдэг нэр томьёог эрүүгийн хуулиас халж байгаа. Ардчилсан иргэний эрхийг эрхэмлдэг улс орнуудад хэмжигдэж болдоггүй нийгэм гэх мэтний ийм хийсвэр ойлголтыг хэрэглэж ялз юм өгдөггүй. Энийн оронд ямар үг хэрэглэдэг вэ гэхээр нийтийн эсвэл олон нийтийн гэдэг үг хэрэглэдэг. Нийтэд буюу олон нийтэд аюултай үйлдэлийг хэмжиж болдог. Түүгээр хэн нэгнийг буруутгах болно. Нийгэмд аюултай гэдэг үйлдэлийн тухай ярих юм бол энэ социализмын ойлголт. Англи дээр ч тэр энэ public order гэдэг үг шүү дээ. Нийтийн гэсэн үг байхгүй юу? Гэтэл биднес энийг одоо нийгмийн гэдэг үгээр олон нийтийг одоо иргэдийг ялгалж хэмжиж байгаа бол энэ социалист хууль тогтоомжоос салаагүй байна л гэсэн үг. Энэ гих мэт одоо жишээ мөрдөн байцаалтын нууц гэж байгаа. Энэ мөрдөн байцаалтын нууц гэдэг зүйл дотор өмгөөлөгч болон хэрэг холбогдож байгаа хүнийг мөрдөн байцаалтын нууц задлуулж ялтааш гэж амын хамгаж явж байгаад араар нь бүх суугаараа хүнийг гүтгэж харлуур доромжилдаг үйл явдлууд хавтгаарсан. Энэ байдлыг ч гэсэн бид бас засах хэрэгтэй гэж үзэж байна.